байна уу? Бид нар шинэ нэрийн олон улсын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Мишель болон Ариун Зэнэр байна. Манай судалсан сэдв нь болохоор сүүн дагуулгадах шинэ жижиглийнх нь харьцуулалт байгаа. Тэгээд энэ судалгаа хийх болсон үндсэн шалтгаан нь болохоор хүмүүс ингээд өдөр алхан сүү болон сүүн тэжээлтэй бүтгэнүүд хэрэгэлдэг штеп. Гэтэ ингээд ер нь ихэнх нь ингээд дотор нь ямар шинэ жижигэл агуулга гэдгийг сайн мэддэггүй. Тэгээд шошгыг ер нь уншдаг хүн цөөхөн болохоор тэгээд илүү амархан болон энгийн байдлаар тайлбарлах гад энэ судалгаа хийсэн байгаа. За тэгээд манай хийсэн судалгаанууд нь болохоор хүмүүсийн нийтлэг ойлголтууд болон сүүний шинэ тэжээлүүдийн харьцуулалт байгаа. Одоо хүмүүсийн нийтлэг ойлголтууд энэ одоо жишээл ингээд шошго уншдаг уу, та нар өдөрт хэр их сүү уудаг вэ гэх мэт асуултууд байгаа. За бидний эхний хийсэн судалгаа болохоор хэрэглэгчдийн нийтлэг ойлголтыг судлах тухай 14 асуулттай судалгаа авсан байгаа. Үүндээ болохоор нийтдээ 3 сэдвийн хүрээнд авч ярилцсан. Эхний хэсэгт нь болохоор бид нэр судалгаа авсан хүмүүсийнхаа нас болон 7 хоног төв хэмжээгээр сүү уудаг, нэг уухтаа ямар хэмжээгээр хэдэн аяга сүү уудаг вэ гэсэн хэрэглээний тухай судалгаа аваад дараагийнх нь хэсэгт нь болохоор хүмүүсийнхаа мэдлэгийг шалгасан байгаа. Үүн дээрээ болохоор үйлдвэрт авиутгсан үнэний сүү болон задгаа завдаг үнэний сүү хоёрын аль нь илүү эрүүл мэндэд шимт хичээлээ илүү сайн өгдөг вэ? Эсвэл хатаасан сүү, хуурай сүү хоёр ялгаатай юу? Сүүнд агуулгадах нийт шимт хичээл эвдэс бодисуудын тухай хэв ойлголттой вэ гэсэн зүйлсийг асуусан байгаа. Хамгийн сүүлд нь болохоор шошгын тухай мэдлэгийг нь шалгах зорилгоор сүү авахдаа яг ямар зүйлсүүдийг нь харж авдаг вэ? Шошгон дээрх мэдээллийг уншиж авдаг уу үгүй юу гэсэн нийтдээ 14 асуултаар судалгаа авсан байгаа. За тэгээд энэ судалгаан дээрээ үндэслээд бид нар хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг хамгийн түгээмэл ашигладаг 5 сүүг сонгож аваад энэ дээрээ дээжийг нь ашиглан судалгаа хийсэн байгаа. 5 сүүгээ сонгож авахдаа болохоор миний Монголын цэнхэр савтай сүү, Apu Dairy-гийн Pure Milk тэгээд кофений хуурай сүү, хүүхдүүдийн аягүй уудаг жимстэй гүзээлтгэнтэй гэх мэт амт оруулсан сүү болон задгаагаар завдаг үнэний сүүг авсан байгаа. Тэгээд туршилтаа болохоор үндсэн 2 төрлийн аргаар явуулсан. Эхнийх дээр нь сүүнийхээ хүчлэлэг хэмжээг, дараагийнх дээр нь болохоор сүүндээ агуулгадах шимт хичээл эвц бодисуудыг шалгасан байгаа. Энийг шалгахдаа болохоор бид нар шинжлэх ухааны технологийн сургуулийн Монгол хятадын хамтарсан молекул биологийн лабораторид сүүний шимт хичээлийг төвөгжүүлсэн аргаар шалгагч буюу лактоскан гэх багжийг ашиглаад сүүнийхээ дээжүүдээс тослог, тосгүй хуурай бодис, уураг, эслэг, хүчлэлэг болон лактозын хэмжээг шалгаж авсан. Эдгээр нь болохоор бүх 5 дээжийнхаа хэмжээнд болохоор Монгол улсын стандарт хэмжээтэй ерөнхийдөө бол ойролцоо байсан. Харин амт оруулсан тиймэрхүү сүүнүүд нь болохоор илүү их лактозтой буюу чихэрлэг, харин хуурай сүүнд болохоор илүү хуурай бодис ихтэй гэсэн дүн гарсан байгаа. Тэгээд энэ судалгаанаасаа бид нар болохоор хүмүүс өдөр тутамдаа сүүг мэдээж яг тохиромжтой хэмжээгээр хангалттай сайн хэрэглэдэг. Гэхдээ бид нар яг дотор нь агуулгаддаг шимт хичээлийг сайн мэддэггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд сүүгээ яг насанд хүрэгчдээс илүү уудаг боловч шимт хичээлийн тухай ойлголтыг сайн бүрэн мэддэггүй. Гэхдээ сонголт хийж авахдаа ихэвчлэн амт өнөр оруулсан буюу гүзээлтгэн шоколадтай тиймэрхүү сүүнүүдийг их ашигладаг байгаа. Тийм учраас сүүний тухай илүү их мэдлэгийг түгээж шошгыг уншиж амшаарай гэсэн зорилготойгоор энэхүү судалгааг хийсэн байгаа. Нийтдээ яг судалгаагаа төлөвлөөд хийхээр 3 сарыг тавцуулсан байгаа. Сургуулийн зүгээс болохоор манай удирдагч багш нар ерөнхийдөө бол чиглүүлээд иймэрхүү байвал ямар байна гэсэн тийм чиглүүлэг явуулсан. Эцэгчүүд маань болохоор яг лабораторид бид нар туршилтаа хийсэн. Тэр лабораторид ингээд овж туршилт хийхэд аягүй тусалсан. Туршлагуудын хувьд нөгөө нэг би сүү өөрөө уух аягүй дуртай. Тэгээд яг хөвчлэн уудаг 5 сүүгээ ингээд хүмүүсээс
их удаг тэвт сүүнүүдийг сонгож аваад хийсэн нь тэгээд яг юу уугаад байгаа юм бэ, дотор нь юу агуулад байгаа юм бэ гэдгийг мэдэж авсан аюул сонирхолтой байсан. Яг үйлдвэрт авигдсан тийм савлгаатай сүүнүүд нь илүү шимт хичээлээ яг нарийн хадгалсан. Тэгээд аюулгүй тослог, тосгүй хувиа бодис, уураг, лактоз, үндэслэг, усны холц гэсэн яг хэмжилтүүдийг гаргаж ирсэн. Микробиолог надад. Надад бол микробиолог. Надад бол химийн арай илүү таалагдсан. Би өөрөө ер нь химийн чиглэлээр явах сонирхолтой болохоор арай илүү таалагдсан. За манай овны томоохон сүүний үйлдвэрлэдэг сүүнүүдийнх нь савлгаан дээрх шимт хичээлийн хэмжээ нь Монгол улсын стандартын хэмжээтэйгээ илүү төхөн байдгийг бид нар судалгаагаараа баталсан.